Хаашаач. Одоогийн энэ олон нийтийн радио телевизийн хууль 2005 онд л батлагдсан юм л да. Энэ хоёр ерөнхий их хурлын дарга Элбэгдорж ерөнхий сайд байж энэ улс төрийн намуудын хууль радио телевизийн хоёрыг гаргая гэж нэг улс төрийн ойлголцол маягийн юм хийж Яруу санд руу юм гаргасан юм байна. Тэгээд тэр хууль батлагдсны дараа энэ Чилаж яв үндэсний зөвлөлийн гишүүн болсон шиг билээд дарганч байж үтсэн шиг санагдаад байна. Одоо дахиад тийшээ явж байгаа юм байна. Хүнтэй нь холбож ярих юм надад алга. Би дотроо юу бодож байсан юм гэхээр энэ хууль нь батлагдчих юм бол энэ олон нийтийн радио Монгол телевиз нэг ном журмаараа олон нийтийн хэлбэрээр ажиллаад элдв улс төрөөс хол байх юм болов уу гэж бодсон чинь бүр гаарсан шүү дээ. Бүр гаарсан шүү дээ. Улсаас асар их мөнгө авдаг. Дандаа улс төрийн зорилготой хөнгөөсөх захирлаар томилогддог. Тэрэнд нь үндэсний зөвлөл нь хяналт тавьж чаддгүй. Ерөнхий дарга болсон хүн хамаг юмаа бүжигнүүлдэг. Одоо ч гэсэн байдал ийм л байна л да. Тэгээд энэ үндэсний зөвлөлийн гишүүд нь цалин хангамж авдаг. Баахан тэтгэврт гарсан гараагүй хүмүүстэй цуглчихсан, хийргсэн. Ийм л байдалтай байж байгаа. Тэгээ надад ямар сэтгэл бодогдод байна вэ гэхээр энэ ил далд ийм улс төрийн хаялга арилдгүй болвол энэ хуулийн бүр хүчингү болгож яваад хуучин тэр эрх баригчдын харьяанд байсан хэлбэрээр нь ажилуулад муу нуухаар сайн айлчил гэдэг үг байдаг. Ийм бус нь баг дээр юм биш үү? Тэмээн дээр ямааны гарз гэж олон нийтийн болгож чаддаг үндэсний зөвлөлтэй. Дураараа дургдаг эрх баригчдын үүргийг биелүүлдэг гүйцэтгэх захиралтай. Тэгээд дээрээс нь баахан зээл авдаг. Хуль компаниудтай гэрээ хийж санхүүгийн дарамт шахалт үзүүлдэг. Ийм л юм болж хуураад байгаа учраас л эсвэл ярих зүгээр засгийн газрын харьяанд нь хуушнаар нь ажиллуулчихсан ч яах вэ гэж бодогдоод байна. Одоо энэ жил гэхтэл энэ олимпийн тэмцээн явуулж байхдаа Эрдэнэт үйлдвэр ивент тэтгэж байна, алтан ивент тэтгэж гинүү, юу ч гинүү баахал юм болоод байсан л да. Яг эд Эрдэнтийн лувер явагдаж явах үед. Тэгээ энэ цаад талд нэг л муу юм болж даа гэж л дотроо бодоод би сууж яасан. Тэгээ юу хийсэн байна вэ гэхээр 2016 оны 7 сараас 2017 оны 7 сар хүртэл хаалтын гэрээ байгуулад 500 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэр энэ лувраа дарах гэж Монгол телевизлээ өгсөн байгаа юм да. Одоогийн ерөнхий захирал байгаа хүн тэрийг авсан байгаа юм да. Одоо энэ үндэсний зөвлөл нь ийм хаалтын гэрээ байгуулчихсан байж хат олон нийтийн телевиз чив чимээгүй л өнөөдөр хүртэл явж л шүү дээ. Энэ ер нь хэрэгтэй юм уу хэрэггүй юм? Ийм юмнууд болж байгаа учраас энийг ер нь тасн зогсож чадах юм уу? Чаддгүй болвол энэ олон нийтийн радио телевизийг ерөөсөө хуучин хэлбэрээр нь ажилуулвал яасан гэдэг санааг би хэлэх гээд байна. Хэрэгждэггүй хууль, хэрэгжүүлж чаддгүй зөвлөл, хэрэгжүүлж чаддгүй гүйцэтгэх захирал байх юм бол энийг яах юм? Арчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга энэ албан тушаалаас чөлөөлөгдөг хүн одоо хүртэл гүйцэтгэх захирал хийгээд явж л байгаа шүү дээ. Сонгуулийн үеэр илтэд арчилсан намын талд фейсбુક хөтлөд байж лээс шүү дээ. Тэр нэг эмэгтэй. Намаа хэн тоож нухакен саах гэдэг зарчмаар л энэ томилогдсон албан тушаалууд чинь ажиллаад байна шүү дээ. Тэгээ та нар одоо энэ хуулийг хэрэгжүүлж чадах юм уу юу? Ийм л юм би хэлэх гээд байгаа юм бол. Хэрэгжүүлж чаддгүй бол хэрэгжиж болдгүй бол зүгээр л энэ үндэсний зөвлөлийн татан буулгаад хуулийн хүчингү болгоод энэ засгийн газрын агентлагийн хэлбэрээр нь энийг ажилуулах хэрэгтэй. Тэгээд засгийн газар өөрөө хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Ийм л юм бодогдоод байгаа юм да. Энийг бас
За хариулах уу? Байнга тэр хуулийг хэрэгжүүлж чадах юм уу гэдэг чинь яг байнгын орооноос асууж яах гэж ойлгох юм уу юу? За байнгын ороо төрийн байгуулалтаас оруулж ирж байгаа. Төрийн байгуулалт чадах юм уу чадахгүй юм уу тэр хуулийг хэрэгжүүлж? За гишүүдээ өнөөдрийн мэнд хүргэе. Цаг хугацааны хувьд давхцсан. Ер нь бол саяхан төрийн байгуулалтын байнгын орооноос ажлын хэсэг гарч үндэсний олон нийтийн радио телевизээр хууль хэрэгжиж байна вэ гэдгийг шалгасан. Энэ шалгалтаар яг сая нэмд орж гишүүний ярьж байгаа ийм л зүйлүүд илэрсэн үндсэндээ. Ер нь бид нар мэдчихэж байсан л болохгүй байна гэж. Хамгийн наад талын жишээ гэхэд энэ байгууллагын дараагаар өөр албан тушаал давхар хавсарч эрхэлж байгаа хүн томилж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчөөд тухайн үеийн үндэсний зөвлөл нь тэрүүд ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөөгүй байсан хүнийг томилсон байсан. Одоо тэр хүн ингээд явж байгаа. За би зүгээр үндэсний олон нийтийн радио телевизийн цаашдын хөв зайны хувьд гэвэл уг нь энэгээрээ явбал зөв юм байна. Харамсалтай нь үндэсний зөвлөл бол бас яг энэ хэмжээнд үе үеийн үндэсний зөвлөлүүд хангалтгүй ажиллаж ирсэн гэж ингэж бодож явдаг. Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилсон байгууллага нь улсын их хурл. Тэгэхээр миний хувьд бол энэ тухай бас байнгын хорооны хуралдаан дээр яригдсан. Мөнх хэрэгэл гишүүн ярьж байсан. Уг нь хуулиа дагаж мөрдөөд ажиллавал ийм асуудлууд гарахааргүй байгаамаа гэж. Шаардлагатай бол хуулинд зарим нэмэлт өөрчлөлт оруулж болно. Шаардлагатай бол томилсон байгууллагын хувьд үндэсний зөвлөлтөнд Монгол Улсын их хурл бас ярилцаж яагаад ингэ болохгүй байна? Яг юунаас болов? Хуулиндаа байна уу, хүмүүстэй байна уу? Гэдгийг ярих боломж бий гэж бид нар байнгын хорооны хуралдаар ярьсан. Нэгэн томилсон бол эргээд тэр үндэсний зөвлөлийг хариуцлага тооцдог юм тогтолцоо хэрэгтэй юм байл. Тэгэхгүй байнгын хороон дээр ирчгээд үндэсний зөвлөлийн ажлаа танилцуулахдаа бараг одоо та нарт огт падгүй. Бид нар бол олон нийтийн байгууллага, бидний дээр хинч байхгүй гэсэн яриад сууж байгаа гишүүд хүртэл байна лээ. Байгаа юм байна лээ. Ийм хүн томилж болохгүй давхар албан тушаал ажиллаж байгаа гэдэг дотор нь байгаа үндэсний зөвлөлийн гишүүд хэлж яхад хууль ямар хамаатай юм бэ гэж хэлээд олон хороо томилж ирсэн юм байна лээ. Тэгэхээр энэ бол хуулиндаа биш үндэсний зөвлөлдөө байгаа гэж бид нар дүгнж байгаа байнгын орон дээр. Ер нь бол цаашдаа хуулиа чанд мөрдөө шаардлагатай зарим нэмэлт өөрчлөлтийг оруулад шаардлагатай гэж үзвэл үндэсний зөвлөлийг нь яг хуулиа мөрдөж ажилтдаг. Тэгээд тэр үндэсний зөвлөл телевизийг олон нийтийн байлгаж чаддаг ийм чиглэлээр нь улсын их хурл хүчин чармаалт гаргаж ажиллах ёстой л гэж байнгын орон дээр бид нар ярилцсан юм аа. За бас хөө гишүүн.